Би амьдралыг ерөөдөө видео тоглоом гэж тайлбарлаж болж байна. Бид нар ингээд эхлээд тоглоомыг тоглохлаар амар хүнд байдаг юм уу? Тэр тоглоомд юу байгаа юм? Энэ тоглоомыг яаж тоглох гэдэг бид нар мэдгүй те. Гэт хичээсний мэрээсний эцэс бид нар нэг даваа шатаад ахичих юм бол бид нар дараагийн шатыг ч гэсэн ахиж чадах юм байна гэдэг юм хүсэл эрмэлзэл ингээд чадал бидэнд бий болдог. Гэт ур чадвар ингээд бидэнд бий болдог. Наша хүрээдэрэж төхөө. За тайлбараа олж байгаа маш их баяртай байна. Намайг туршлагын хэмжих Солонгоо гэдэг. Тэгээд өнөөдөр бүгдээрээ маш гайхалтай өр бүтээлтэй өнгөрүүлцгээе. Тэгээд хамтдаа орё төхөө. За. Энэ бол тэгэхээр миний ингээд амьдрал бага насны талаар болоод ингээд одоо ямар хөө бага талаар харж байгаа байхгүй. Би ингээд өвөө юм хоёр дээрээ л байсан учраас тэр хүмүүсийн ингээд төвөн юм шиг. Тэр хүмүүсийн хайр ингээд над дээр л ингээд асгардаг. Ингээд тэгээд би тэр амар амгалан аз жаргалтай мэдрэмжтэйгээ нөгөө аав ээжүүд дээр очиод яг амьдэрсэн чинь нөгөө миний ингээд цонхнууд нэг идэгдээдсэн баг. Манайх ингээд юм тарчигхан ер нь бол нэг тарчигхан байсан байхгүй. Ингээд айлын хашаанд байдаг. Тэгээ ингээд нэг дөрвөн хантай гэрт амьдэрдэг гэсэн аахгүй. Тэгээд аавч маань модалцсан. Би бинийгаа кемптэйн. Гэр бүлийн санхүү байдал ингээд докторгүй болно. Гэр бүлийн гэрийн хоол хүнсгээ. Өдөр ингээд ганхаал. Яг ингээд бүх юм ингээд миний нуруу дээр ирсэн юм шиг ингээд мэдрэмж төрчихсэн баг. Аавч хоёр ажилдаа явчин дүүнрээ ингээд бил харна. Бил хоолно. Тим нөхцөл байдал болчихж байгаа. Тэгэхээр аавч хоёр ингээ маргалдах үеүүдэд би ингээ орон дотроо хөнжлөө нөмөрсөн. Аавч хоёр ингээ модал хэлсэн үг хөнжлөө нөмөрлөө. Нэр хэзээ тусган болоо гэж чагнаал. Тиймэрхүү үеүүд байсан байхгүй юу? Энд дэр аав няга байхгүй байгаа юм бол? Аав нөгөө багасаа нөгөө намаа байхгүй хаад орхио явцсан болохоор аав зураг. Тэр тэдэн настай байсан. Намайг төрөх жахад явцсан. Аав тухайн үед яг ямар учраас орхиж явж исэн гэж боддог. Өөр хүнтэй явдалтай. Тэгээд хэлсэн. Манай аав яг намайг 12 дугаар ангид байх үед яг бүр үнэн голоосоо бүр яг тэр чигтээ явах гэж байгаа юм шиг явсан байхгүй. Тэгээд ээжтэйгээ болоод би эрэгтэй дүүтэйгээ очиж авч исэн. Аавтай хамт буцааж явах хувьд бол явж исэн. Тэгээд машин зогсох мөчид манай аав буугаад яг за энэ бүдийг ингээд дуусгая гэдэг ингээд шийдвэр гаргаад зогсоход манай ээж бүр яг гарнаас нь ингээд үгүй гэрлүүгөө явъя гэд бүр ингээд үнэхээр ингээд бүр ингээд чангаагаад зураад ингээд үлдчихсэн дүүртэл миний надад ингээд нөхөр таадаг байхгүй. Уйлж жаад ингээд аавтай хэлсэн байхгүй. Аав руугаа ингээд зангаж байгаа даа манай яг ингээд урцсан. Таныг байхгүй бол ингээд бидэнд юу ч байхгүй. Бидэнд гэр байхгүй, өөр ингэсэн өмч хөрөнгө байхгүй, бид нэр хоосноос хоосон бүр юучгүй, аавчгүй бүр тийм хүмүүс болох юм шиг ингэж мэдрэгжсэн. Би яг ингэ тухайн үед маш их тэсэжсэн зүйлээ тэгж хэлсэнтэй одоо ингэ ер нь амар баярлдаг. Би яг ингэ мэдрэмжээ гарахгүй тэр жигтэй нуусараа байгаад аавыгаа явуулсан бол би яг тухайн үед ингэ аавыгаа ингэ төвчгүй эсвэл аавгаа би манай аав ээжийг гомдооч ингэ бэртээдээс л тэгээ би ээжтэй амирыг санаа зовоод ээжийг ингээ хамгаалчих юмсан гэж амар их бодож байсан. Гэхдээ би яг тийгүүд байгаа тоол амар баярлж байгаа. Тэгээ би аавгаа тэгж ээжтэй тэгж харилцан байхад нь би бас аавгаа үг хэлж гомдоогоод аамаа тэндээс манай эхнэр маань надад дургу хүүхэд маань ч гэсэн надад дургу гэсэн мэдрэмжийг хасан бол өнөөдөр энд байж байгаа ч үгүй ч үү те аавч хэрмээ салцсан бол гэж боддог. Гэтэ надад тэр төсөөлөл яг шууд ингэж толгойн гэж орж ирдэггүй. Ер нь автагаа л ингэ байж явал. Ээжтэйгээ л байж явал гэж ер нь бодогддог. Гүдний борс гэрэл асаа төсөл маань амьдралыг бас арай өөрөөр харах өнцгийг надад таниулж өгсөн. Гэхдээ амар хүнлээсэн л дааханда зүгээр л аав ээж хоёроо ингэж тэрмээр байна гэдэг тэрж эхэлсэн чинь бүр цаанаасаа л нөгөө
Ингээ тайвшраа нөгөө асуудлууд маань бас өөрөө ингээ цэгцрээд ирж байгаа юм шиг бас нөгөө аав ээж хоёрын анхаарал хэмжиж байгаа юм шиг нөгөө мэдрэмжүүд маань бас ингэж өөрөө орж ирсэн байхгүй юу. Тэгээ аав нь одоо амар гоё байхгүй юу. Тэгээл дандаа л ингэж өмсчидэг. Тэгэл ээжийг гисэн барьж аваад тэгэл намайг ажилдаа явж байгаа хэрэгүүд би чамгт өнгөрсөн жилээс хойш харсангүй. Чамгт сахал ургатлаа үлээл. Тэгэл ингээ бүр хаач явжсэн барьж ирж хүзүүдэж ирж байгаа юм өстэй. Дэмжиж гэдэг тийм ээ. Тэгэхээр би яг энэ амьдралынхаа энэ таатай адилхан энэ явж байгаа энэ цаг үеүүдтэй байна шүү дээ. Нэг юм даван туулсан надад нэг юм том даваа байна да. Таадд ч гэсэн тулгарч болцсошгүй юм даваа байгаа байхгүй. Тэгээд би энийг давааг туулсан. Та нар ч гэсэн давааг туулж гинүү гэж ярилцах. Үн чинь би гэсэн үг юм байна. Тэгэхээр чи байгаа чи энэ зүйлийг давж байгаа учраас би ч гэсэн энэ зүйлийг давна. Энийг л яг ойлгуулах гэж биеиндээ мэдрүүлэх гэж peer support бидэнд байх хэрэгтэй.